за юу чинь guys. За өнөөдөр яах юм бэ гэх юм бол та бүхэн харж байгаас нь харж даач орчихсон тий. Одоо одохгүй заалах хүч чинь 6 цагаас одоо энэ цаг хийж болчихно. 5:30 бараг болж байна. Би тэр жоохон яарж байгаа болохоор интрогоогоос хийж за интро шиштэй худлаа юм. Эхлүүлдэ штэ тэгээд эхлүүлэх гэж байна. За тэгээд өнөөдөр яах юм бэ гэх юм бол би одоо сургуультай одоо ирээд дөнгөж сургуульд ирж байгаа нэг маань сургуульд нэг 3-4 хөл ер нь монголчууд байдаг байсан байхгүй. Ерөөсөө уулзч байгаагүй нэг харж л байсан. Тэгээд ерөөсөө цуг эрэхтэй одоо цуг хөтөлбөрсөн тийм одоо хэдэн найзуудтай тий таньдаг хүүхдүүдтэйгээ цуг байдаг байсан болохоор ерөөсөө бус монголчуудыг мэдэхгүй тэгээд дараа нь 10 сард маасад өөр хэлэлтээр зөндөө монголчууд ирсэн юм шиг байлээ. Тэрийг бол би мэдэхгүй ерөөсөө уулзч байгаагүй. Тэгсэн өнөөдөр манай сургуулиас нэг юм монголчууд зохион байгуулсан бахаа нэг 6-аас заал авъя гээ. Тэгээд өрсөн байхгүй одоо монголчуудтайгаа. Тэгээд өнөөдөр очиж сайхан заал авъя гэж бодож байна. Тэгээд нэг гоё юм тий сакс болбол долоогүй ямар утсан бэ? Бараг 8-9 сар болсон бай. Тэгээд бас жоохон догтлж чинь тэгээд бас Японы заал ямар байдгийг би сонирхох гэж байна. Тэгээд махан газ гарахгүй бол одоо хоцорлоо тэгээд Японд ч тийм ер нь цагтаа амжиж ер нь цагаа амжуулахгүй бол ер нь болохгүй болохоор за тэгээд өөрөө яг тохоо махан газ явцгаая. За тэгээд явахаас өмнө газ дэлгүүр ороод боолт молт авах хэрэгтэй байна. Гэлцүүлээ. Өсмөсөө боол миний зүс доогт тэгээд цагт болохоор ч одоо хэцүүдэн шүү дээ. Тэгээд боолт амс авчи гэж бодоод коммуни ороод. Коммуни хөөхөн зөө ерөөсөл өөр зүйл юмнууд нь ингээд бүгд баг бэлэн бичдэг. Нара мен сокс нэг авчи. Боолт байна. Боолт чинь тэгээ над шиг урт хүмүүстэй үнд амар тахгүй. За би одоо дугуйтай явж гин гадаа. Одоо дөнгөж 6 болж байгаа ч гэсэн таг харах болсон байна. Тэгээд дугуйтай ингээд нөгөө газар руугаас явж байна. Тэр доор хөөхөн. Цаад явцсан. Тэрүүгээр газаараа. За одоо ердөө нэг 20 минут шахуулсан байна. Амжчихгүй бол болох гэж та тийм ээ. Тийм болохоор маа за ялцъя. За тэгээд дугаар явахтаа гэж бичлэг хийгээд явах тийм ээ. Let's go тэгээд очоод манайхаа үйлчлүүлье. Let's go guys. Ер нь явсараад үг амжид ирсэн шүү. Сайн одоо. Үг энэ дүүргийн одоо байлах. Заалаа нэг юм байна. Ирчээ. Таныг хөө тий? Тий. За одоо ирсэн байна guys. Тэгээд ямар ч гэсэн учир болоод эхлээд байна. Бас монголчууд төрхөө ирсэн байна. Тэгээд яа бэлэн болохоор үргэлжлэл бичлэг гоё хий. Би яг сэтгэлээ хэлдэг. За. Бичээд байгаа. Манай тэр ажлыг за guys том талбайд нь ороод ирсэн байна. За ерөнхийдөө бол амар том талбай. Сайн харуулсан ч хэлээ. Тэгээ одоо сургуулийнхаа нөгөө талын байранд байдаг монголчуудаа өнөөдөр анх удаа уулзч байна. Гоё хүмүүсэд юм байна. За тэгээ одоо тэгээ хуцаа өмсөе. Манай бөмбөг дэрж байна. За бэлэн болсон. Сайн залуучууд сакс тоглож байна. За миний яриа ер нь мэдэхгүй болохоор амар аяхаас өчч магадгүй. Заалан дээр нэг юм ирэх юм байна. Аюу дэжгүй. Юусэл Японд дээр анх удаа заал авсан. Юусэл Монголд заал авч байгаа юм шиг мэдэрч төрж байна. Самаха. Фото 3-4 дахь раунд дээр тоглож чинь. Тэгээд нэг жоох бичлэгийг тавьж бодож байна. Тэгээд өөрөө амар ядарсан байна. Тийм болохоор сайн хийж байна магадгүй. Гэтэ ер нь бол ингээд нэг
За тэгээд сая нэг иймэрхүү байлаа. Та бүхэн харсан байх сая би заалаа аваад хөрдсөн. Маш гоё тоглолоо. За тэгээд түрүүн хэлсэн мэдээлэл хэлнэ гэсэн. За тэр нь ямар мэдээлэл гэх юм бол та хүн бодож магадгүй. Японд байгаа одоо хүмүүс бодож магадгүй те. Хаана юу нь хаана заал байгаа юм бэ гэж бодож магадгүй. Хаана юм бэ гэх юм бол ер нь ийм одоо альч дүүрэх хотын одоо Японд амар олон хот байдаг шүү дээ. Тэрнийх нь одоо тийм төв зохицлбор одоо спорт төв зохицлбор гэж байдаг байхгүй. За монголоор жишээлбэх юм бол одоо спортын төв ордон гэсэн үг байхгүй. Тийм ордон байдаг. Тэгээд тэнд нь очих юм бол ингээд тийм одоо чөлөөтэй зэрэг заалмаа одоо сая ярьсан шүү дээ. Тийм олон тийм спорт юмнууд зөндөө идэм байлээ. Одоо юу юм спорт, таквондо, жудо, волейбол гэх тийм зөндөө басамс хүртэл байд юм билээ. Жим хүртэл байд юм билээ. Тэгээд яаж заалах вэ гэх юм бол тэгээд өөрөө очиод ингээ олол очдөг ч юм уу. Эсвэл сургуулиасаа бичиг аваад юу очиход бол тэгээд заал авч явт юм билээ. Тэгээд маш гайхалтай. Заал хэдэн төгрөг өгсөн бэ гэсэн чинь одоо газархыг сайн мэдгүй ч сайн миний авсан газар бол заал нь штэ хүний 150 yen гэсэн заяа. Цаг 30 минутад 150 yen-ээр цаг 30 минут туусахгүй. За 150 yen Монгол мөнгөөр бодох юм бол за нэг 20-100-аар одоо бодох хэд юм бэ? 3400 юу? 3400 хавцаа болсон цаг 30 минут 3400 төгрөгөөр ингээд сакс тоглож байгаа сайхан ирлээ. Маш гайхалтай. За тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. Тэгээд жоох яраад тийм жоох яруу темптэйсэн болохоор жоох яруу яриад тийм жоох тухгүй байсан байж магадгүй тийм болохоор ойлгомжгүй байсан байж магадгүй тийм бол уучлалыг хүчил өсөе. За тэгээд өнөөдрийн бичлэг бол тийм ингээд сайхан заал авсан гэдэг тийм бичлэг орууллаа. Тэгээд та бүхэн таалагдсан бол лайк дараа. Тэгээд subscribe дараагаа subscribe дараа. За тэгээд дааш бичлэг уурлаа. Түр баяртай.